Та эртний Монгол баатрууд хэрхэн хатуу цагуур, урт аялал, ширүүн тулдаануудыг даван туулж байсныг гайхаж байсан уу? Эдгээр баатрууд зүгээр л авьяаслаг тулаанчид биш байсан. Тэд амьдрах урлагийн маструуд байв. Тэд төгсгөлийг олж, хязгааргүй тал нутгаар морьтоогоо давхиж, хүйтэн өглийг даван туулж, халуун зунтай тулгарч, байнга сорилттой нүур тулж байсан. Монголын төмөр морин цэргийг юу хүчтэй байлгаж байсан бэ? Тэдний нууц нь гайхалтай зохион байгуулалт ба тухайн орчиндөө хурдан дасан зохицох чадвар юм. Тэд хэдэн өдөр зогсохгүй давхиж морин дээрээ борц айраг болон сүүгэр амьдарч чаддаг гэдгийг та мэдэх үү? Тэдний морьтоогоо гүнзгий холбоотой байсан нь тэсвэр төвчээрийн өөр нэг дэлгүүр болсон. Хүчрхэг морин зөвхөн тээвэрлэх хэрэгсэл биш, харин амьдрал болон тулаанд амин чухал хамтрагч нь болж байв. Тэд нэгэн зэрэг хөдлөн нөөц стратеги хуваалцсан дайснаа маш хэлбэр аргаар дарж чаддаг байв. Тэдний амжилтын нууц нь зөвхөн хүч чадал биш, харин бэлэн байдал, тэсвэр хатуужил, зөв стратеги, багаар ажиллах чадвар юм. Бид тэднээс юу суралцах ёстой вэ? Хүнд сорилтуудтай нүүр тулж, түүнийг хоошин тавилгүйгээр хэрхэн даван туулах, төлөвлөгөө гарган багаар ажиллаж суралцах нь чухал юм. Энэхүү видео нь AI Mind компани хийсэн бичлэг бөгөөд бичлэгт байгаа бүх дүрслэлүүд нь хиймэл оюун ухаанаар бүтсэн болно. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл комент хэсэгт нэмэх нэг гэж үлдээнэ үү.